миний хэлцээр Америкийн монголчуудын зөвлөсөн хотуудын 7 сүлжээгээр email сүлжээгээр 10,000 монголчууд бүртгэгдсэн байдаг. Энэ цагт тараасан үйлдвэрлэсэн санхүүстэй ирүүлнэ гэсэн энэ хугацаанд нийт 20 санхүүсийг хэвлээд бэлэн болгосон зайныг баталсан. За, асууж байна. Яасан бацгаано нэрнийгнээ намайг өдөргөө за надад юу нэг асуулт байна гэдэг би нэг тэнийг хараад хүмүүс фахаа англи монгол хэлжээгүй хэлж надад бас хэцүү байж нэг л одоо энэ монголчууд одоо Америк орнд анхаарал амьдарч хүүхд чухал төрүүлж зарим нь одоо citizenship гэж иргэн болох гэж байна. Тэгээ монгол орнд чинь давхар иргэн болох. За тэгвэл дараагийн энэ хараа ерөнхий манай улсаар за дараагийн 2020 он гэхэд Sovereign Fund гэж яригддаг. Тийм юмтайгаа босч байгаа. Тэгээд түүндээ 30 миллион доллар босч байгаа гэж байна. Тэгээд миний сандарч байгаа асуудал болохоор тэр одоо фанда юу яаж одоо улсынхаа нийтийн хөгжлийг одоо хөгжүүлэх ямар ганц хоёр жишээ тодорхой жишээ Mana nusri yura ukta bayra gittik sanjay wata. Apa hari citi umun English nur khorcha ka pin kaita hai na. English nanda English job ye ta. Ye tera sanskrit sima kumba kumba longo to se hat to 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 bati to to be. Yura kata to 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 chara kaya longo to chite mini to юу вэ гэхээр амар тагч байдаг. Монгол улсын